Дэлхийн монголчуудын ЭМЖЛ радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 8 цаг 10 минутанд танд хүрдэг мэдлэг гэж минингийн талаараа та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Та мэдхүү нэвтрүүлэгтээ өнөөдрийн дугаартай Номин Unity Bank Bus санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт өрөөтэй хамтран ажиллаж байна. За мөн дэлхийд танигдсан тэргуун чанар хямдун аваргуудын багт нэгдээр өрөөтэй Maxis дугаа хамтран ажиллаж байна. За манай эфирийн утас 77 3883 77 77 88 30 гэсэн дугаар байгаа. За та энэ утсанд холбогдоод 3 асуултанд хариулаад ялагч болох боломжтой. Өнөөдөр бас ялагч бид нар бас тодруулна. Ялагчаа эцсийн ялагч нэг ялагчийг тодруулаад тэр маань бэлэгтэй. За бэлэг бол бомбарыг юм гайхамшигтай зөөлөн жихэр юм бэлэг байгаа. Өглөөнээрээ жижигхэн хүн алс ирж бэлгээ авсан. Бомбарыг авсан. Ичээд юу ч дуурахгүй лээ. Сайн уу гэж хэлэхгүй. Тэгээ баяртай гэж хэлэхгүй. Айгу ичвэхий хөө байлээ. За өнөөдрийн та мэдхүү бас хөгжилтэй хөнгөн бай уриатаагаар бас явж байгаа. Тэгэхээр та бүхэн өргөнөөр оролцоорой. Эхний сонсогчоо бүгдээ авцгаая. 88 тэг 3 байна уу? Аа. За өглөөний мэндэ. Өглөөний мэнд. Хинтээ холбогдсон бэ? Краш байна. Краш. Краш вау. За хэний краш юм? Эсвэл хэнийг крашлуулмаар байна? Краш шээ. Краш. TRAS. Краш. Траш юм уу? За ойлголоо. Эхний асуулт. Ийм асуулт байна траш. Кристиано Роналдо хэдийн тоотой өмсгөлтэй вэ гэсэн мэн тоо хэлэх юм байна. Цаг явсан. 6. Ай харамсалтай байна. За 6 биш юм байна. Холбогдсон баярлаа. За Кристиано Роналдог ер нь бол нэг тийм CR гэдэг дандаа үргэлж өөрийнх нь амьдралтай бараг холбоотой юм шиг нэг тоо байдаг. Энэ хэдийн тоо гэдэг асуулт байгаа. Тэгэхээр CR хэд вэ? Кристиано Роналдо дэлхийн хамгийн алдартай хөл бөмбөгчин. За энэ бол хамгийн олон Instagram дээр дагагчтай. За одоо удахгүй ер нь YouTube дээр хамгийн олон дагагчтай болох хүн гэж бас яриад байгаа. 99 байна уу? Байна уу? Байна уу? Өглөөний мэнд. За өглөөний мэнд хинтээ холбогдсон байна? Динза. Зүг. Динза байна. Динза. Кристиано Роналдо хэдийн тоотой өмсгөлтэй вэ гэсэн байна. Цаг 7. Тэгэлгүй яах вэ? За Динза. Анхны манай энэ төрлийн асуултын хариулагч болох гэж байна. Зүн бэлгийн тулаанд таныг өрж байна. За миний гарт энэ ч рубль байна. За нэг талдаа тоотой, нөгөө талдаа сүлдтэй. Та би одоо шидэн юу буусныг 10 секундын дотор таанда. За би энэ ч харуулад. Сүлдүү тоё. Зүн бэлгийн. Сүлдүү тоё. За дараалал тоо уучлаа. Тоо бууцсан уу? Баяр хүргэе. За зүн бэлгийн тулаанд амжилттай яллаа. Дараагийн асуулт Японы мөнгөнд тэмдэгт юу юм болоо? Йен. Та ялагчаар тодорч байна. Баяр хүргэе. За Динза. Баяр хүргэе. За та өнөөдөр бас бэлгийн эзэн болох боломжтой шүү. Сонсож байгаарай. За. Динза маань анхны өнөөдрийн ялагчаар тодорч байна. За тэгэхээр өнөөдөр бас ялагчтаасаа санамсгүй байдлаар шалгаруулж хагаад бүгдээрээ бэлэг бас өгнө. Дараагийн сонсогч 8865 байна уу? Өглөөний мэнд инх бол байна уу? Өглөөний мэндэ. За инх бол. 88 нь болдог. Тэгэлгүй яах вэ? 2 дугаартай болсон. За инх бол ийм асуулт. Ямар ч хамаагүй шүлгийг цээжээр нэг бадаг заавал уншигсан байна. Цаг явсан. Бадаг. Хинти хангаа саяны өндөр сайхан нөө хойд зүгийн чимэг болсон он хүчийн уулууд миний шарга намны өргөн говь өмнө зүгийн манлаасан элсэн манханаа даа. Сайхан орон баяр хүргэе. За баяр хүргэе гайхалтай. Дараагийн асуулт нэгэн дуу сонсно. Бүгдээрээ дууны нэрийг хэлэх юм байна шүү. Боломжтой. Нэрийг хэлнэ. За бүгдээрээ мэдээж ирийг сонсч ирсэн л дуу байж дараа сонсгоё. За энэ ямар нэртэй дуу вэ? Тэр манхан юу гэдэг дуу вэ? Нэрийг хэлнэ. Цаг ясан. Дуунд нь одоо үг нь байдгүй те. Харин байдаг үү? Цаг явж байна.
байхгүй. Байхгүй мэдгүй яадаг үгүй нэрээ. Сүртэй нэрт 3 Амар ойрхон байна. За нэг хэмэр гэдэг шилж юм. 2 За орж ирдгээ. За хэмэр. За хоологдсон дэрлээ. За Химэр бол биш юм байна. Жог төсөн. Гэтэ төхөөлсөн байна. Хоологдсон дэрлээ. Сайхан өрөөлөөрэй. За энэ дүр мандахын дуулсан дуу бол яалтчгүй мөн. Гэхдээ нэр нь бол химэр биш юм байна. Та хэрэг асуултын энэ дууны нэрийг мэдчихэж байгаа бол орж ирээд хариулаарай. 8811 байна уу? өглөөний очроо. Өглөөний мэндэ. За очроо. Бүгд нэг нь дууны нэр тааж байгаа. Сонсох уу? Сая нөгөө дуу юу? Хаалт. Баяр үргэ. Хэмэргэн. Аахал гэдэг нэртэй дуу юм байна. Манай юма хэрэг тэгнэ. Нөгөө булдруу дуулдаг дуу байна гинэ. Булдраас хөөргөн дуусан булдруу тий. За очроо дараагийн асуулт грек цагаан толгойн 2 дахь үсэг юу вэ гэсэн байна. Цаг явсан. Бета тэгэлгүй яах вэ? Бета маань ялтын асуулт. За энэ бүсгүүчүүд илүү мэдэх хэвээр асуулт юм байна. Өөр тань таарлаа. Chanel 5 30 мл-ийн үнэнэртэй ус ойролцоогоор хэдэн төгрөг вэ гэсэн байна. 3 хувилбар байна. 160 мянган төгрөг, 360 мянган төгрөг, 3 сая 600 мянган төгрөг. Цаг явсан. За би энэс чи үзэх гэж Amazon дээр орж үзлээ. За юу л ах төө тэгвэл. За 360 ачил гэдэг. 360 баримжаад юм байна. За бас баримжааг хүмүүс бол бэж магадгүй. За тэгэхээр ялагчаар дуударч штэ. Ялагч боллоо. Очроо баяр үргээ. За баярлалаа. Өдрөө сайхан өрөөлөөрэй. Нэг мэдэд ялагч болсон байна. Ийм сайхан нар гардаг өдөр бас ирдгийм байжээ гэж байна өнөө. За. Тэгэхээр энэ мэдчлэн бүгдээрээ асуултанд хариулсан. За өнөөдөр би энэ 3 зүм бэлгийн асуулт оруулсан байгаа. За азтай гэх үү азгүй гэх үү ямар ч байсан зүм бэлгээ шалгуулах бас 3 асуулт байгаа шүү. Дараагийн сонсогч 8998 байна уу? Байна. 8998. Өглөөний минь. За энд холбогдсон бай. Бэмба ихний асуулт юм байна. Хүн хэдэн хромосомтой вэ гинэ? За хос хромосом гэдэг таам. Энэ нөгөө тоог нь 2 3-аар үржүүлэх мартаад байдаг. Нийтдээ хүн хэдэн хромосомтой гэж байгаа. Цаг явсан. 44 гэдэг лөө. 44. Холбогдсон баярлаа. Зүрчлөө. Холбогдсон баярлаа. Өдрөө сайхан өрөөлөөрэй. За 44 хромосомтой бол манайх ч нөө Дауны синдром руу ороод явдаг. Үгүй юу. За хромосомын тон жоох өөр байдаг. Тийм асуудал байна. Ямар ч хэлсэн 44 бол биш юм байна. Хүн хэдэн хромосомтой вэ? Тоо хэлээд хариулах нь байна. За хоёулаа хамтран ажиллагчид танилцуулъя. За тэгээ. 8 цаг 20 минут болсон байна. Номын үнэтэй банк бус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрээтээр хамтран ажиллана. За нэгдүгээр зээлийн хүү хамгийн бага тань санал болгох номын үнэтэй банк бус санхүүгийн байгууллага бол ухаалаг сонголт байх болно. Мэдээж хэрэгдээ уян хатан нөхцөлтэй байна. Номын үнэтэй урт хугацаа уян хатан нөхцөлийг санал болгодог таны зээлийн бизнесийн онцлог тааруулаад танд уян хатан иргэн төлөх нөхцөлийг санал болгодог. За тэгэхээр номын үнэтэй банк бус санхүүгийн байгууллага танд яаралтай үед хэрэг болох маш бага хүүтэй зээлийг санал болгож байгаа. 400 сая хүртэлх 30 сарын хугацаатай үйл хөдлөх автомашин барьцаалсан шуурхаа зээлж болно. Эсвэл 400 сая хүртэлх 84 сарын хугацаатай төрөл бүрийн автомашины зээл за мөн хэрэгцээд бараг авах хэрэглээний зээлээс гадна таны бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах 3 тэрбум төгрөг хүртэлх бизнесийн зээл үйлчилгээг бас үзүүлж байгаа юм байна. За тэгээд мэдээж байгаа газараас гар утсаараа номын үнэтэй банк бус санхүүгийн байгууллагын аппликейшн байгаа. За аппликейшны нэр бол OmniWay. Та бүхэн тэмдэглээд аваарай. OMNIWAY. За OmniWay гэдэг аппликейшнаар та ердөө хорны төдийд бас гэрээгээ байгуулад 10 хүртэлх сая төгрөгийн зүүд одоо гар зээлийг авах боломжтой. За мэдээж байгаа газараас гар утсаараа OmniWay гэдэг аппликейшнийг татаад уян хатан нөхцөлтэй 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг нүүдэрийн хэмжээр авах боломжтой. Та нэг удаа гэрээ байгуулад гар утсаараа хүссэн үедээ дуртай байрлалаараа буюу одоо дуртай өөрийнхөө таатай нөхцлөөр зээл авах бүр амархан болсон байна. За хаягийн үед болохоор Улаанбаатар хотод 4 салбартай байж байгаад нэг салбар шинээр нэмэгдээ 5 болсон бэлээ. Чингэлтэй дүүрэгт бол Улсын ихтлгүүрийн 4 давхурт, Хаанвал дүүрэгт бол Номын Юнайтед ихтлгүүрийн 2 давхурт, 3 4-р хороол бол Номын ихтлгүүрийн 4 давхурт, Сонгон найрхан дүүрэг бол 32 дугаар хороо авто худалдааны зохицол бүрийн Б103 тоод. За ингээ шинээр нэмэгдсэн салбар нь Баян зүрх дүүргийн 24 дугаар хороо Автотрейд төвийн 16 тавтад шинээр салбар нэмэгдсэн байна. За энэ хүмүүс манай өнөөдрийн та мэд хүнэвтрүүлэхдээ таны ухаалаг сонголт номын үнэтэй банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллаа баярлалаа.
За та мэд хүн нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сонсогчдоо бүгдээ авцгаая 86 89 байна уу? Байна. Өглөөний мэндэ. За хүн хідэн хромосомтой вэ гэдэг асуултан дээр явж байна. Цаг явсан. 46 тэгэлгүй байх уу? За 23 за хос байдаг учраас 46 гэж явдаг байх юм байна те. Дараагийн асуулт тунгалаг тамир роман хідэн бодтой вэ гэсэн байна. Цаг явсан. Зя бодтой юм болов ботгүй ч гэж болно шүү дээ. Мэдгүй нэг байж болно, 3 байж болно, 2 байж болно. Цаг туссан байна. 3 биш юм байна. Холбогдсон байлаа. За өдөр сайхан гөрүүлээрээ. Яа. Тунгалаг тамир алдартай маань. За кинон хийдэг үлээ. Кинон бол өөр тод байдаг. Тийм 3 анги гэдэг хаа. 3 анги. Гэхдээ ном нь бол 3 биш юм байна. 8877 байна уу? Байна. Өглөөний минь Эрдэнэ байна. Өглөөний мэндэ. За Эрдэнэ тунгалаг тамир роман хідэн бодтой юм болоо. Цаг явсан. Тунгалаг тамир роман 5 юм болов? 5 биш байна. Холбогдсон байлаа. Өдөр сайхан гөрүүлээрээ. Зя энэ асуултан дээр 3 дахь хүнээ авах нэ манайхан. Дараагийн сонсогч 8875 гэсэн байна. Байна уу? За өглөөний минь Төбөө байна. Өглөөний мэндэ Төбөө. Төбөө. Тунгалаг тамир хідэн бодтой юм болоо. Цаг явсан. За ч гэрдэх. Тэгтээ 2 л доо. 2 л доо гэдэг байна. 2 бодтой юм байна. За дараагийн асуулт Төбөө. Аладдин хүүхэлдэйн кино үзчихсэн үү? Disney. Ер нь За тэгвэл Аладдин хүүхэлдэйн кинотой холбоотой юм. Аладдин хүүхэлдэйн кино дээр Ража нэртэй амьтан гардаг юм байна. Ража нь ямар амьтан бэ гэсэн байна. 4 хувилбар байна. За сонсоорой. Тот, сармагчин, бар, могой. Цаг явсан. Гоё асуулт байна. хийсэн дээр яваад биш юм уу билүү? Тийм шүү дээ. Аладдин хийсэн дээр явдаг хүүхэлдэй мөн шүү. Тийм мөн тий. Мөн. Баач тэгэхээр ч одоо T2-ийн нэг нь болох гэдэг юм да. Могоо 2-ийг. 3, Байна уу? 2, 1 могой. баярлаа. Биш юм байна. Албагцсан баярлаа. Өдөр сайхан гөрүүлээрээ. За могоо. За баярлаа. Могоо янз янзын нэр нь гардаг бол санахгүй байна. За дараагийн сонсогч дугаараа нууцлсан юм байна. Байна уу? Өглөөний минь. Бэлгэн байна уу? Сайн амарсан уу? Сайхан амарсан. За бэлгүн. Аладдин хүүхэлдэйн кинон дээр Ража нэртэй амьтан ямар амьтан бэ гэсэн байгаа. 3 хувилбар үлдсэн байна. Тод, сармагчин, бар гэсэн 3 хувилбар. Цаг явсан. Тэр чинь үү Жасмины бар үстэй. Янзын сэн санжина. За ялцгүй Ража гэж бол Жасмины барын Ража гэдэг. За нүүдг нь Абу, сармагчин Абу, Тотин Яго гэдэг тийм. За дараагийн асуулт. Audi компани лого хідэн цагирагтай вэ гэсэн байна. Цаг явсан. 4 цагирагтай. Ялдын асуултан дээр тулж ирлээ. За бүгдээр нэг нь дуу сонсно. Энэ ямар хамтлаг вэ гэдгийг таах нь. За бүгдээ хамт сонсноо. Ингээд эхэлж байна. Гайхамшигтай айлгуутай. Тайвшруулсан дуу байна. Энэ ямар хамтлагийн дуу юм болоо? Цаг явсан. A-sound. Баяр үргээ. Яалагчаар тодорч байна. За би одоо утасны дугаарыг тэмдэглэж авах буцаад хэрэг яалагч бол тэмдэглэж авах хэрэгтэй болдог. Бичих юм уу одоо яах вэ? За комментэр нэг бичээд үлдээх үү? За бичээд үлдээгээрэй. Баяр үргээ. Баа. За манайх инхүү 3 ялагчтай одоогор болоод байна. За талдаа ч хараагүй шүү дээ. Тийм байна тий. Арай л олон болоод байна үгүй юу гэж. Гэтэ өнөөдрийн асуултууд гоё байна. 8872 байна уу? Манай өглөөний минь мөнх байлаа. За өглөөний минь дээ мөнх бол. За сайхан амарсан уу. За нэгэн бас ч учир утгатай асуулт орж ирлээ. Тэгээ өчигдөр одоо их мандлай гоё одоо өнгөрсөн. Харан гамтлагийнх.
Харан хамтлаг анх үүсгэн байгуулагдаа хэдэн гишүүнтэй байсан бэ? Цаг явсан. Тоо хэлгэн нь. Одоо хэдэн гишүүнтэй юм бэ? Харин одоо хэдэн гишүүнтэй юм бэ? Ямар ч хэлсэн өчигдөр нэг нь явсан байна. Ер нь анх үүсгэхдээ хэдэн гишүүнтэйсэн бэ гэсэн бэ? 3. 7 молоо биш юм болоо да. 7. Биш юм байна. Холбогдсон баярлаа. Яа. За энэ маш харамсалтай мэдээлэл өчигдөр гарсан. 80 тэг 2 байна уу? Өглөөний минь. Өглөөний минь дээ. За өглөөний минь тамира. За өглөөний минь. Ийм асуулт нэр явж байгаа. Харан хамтлаг анх хэдэн гишүүнтэй байгуулагдсан бэ? Цаг явсан. 6 шиг санагдаад байна. 6 шиг санаж байгаа бол та зөв санаж байгаа юм байна. Баяр хүргэе. За. Дараагийн асуулт. Үй, дараагийн асуултанд хариулна үсттэй. Шууд байна. Баярлалаа. За Дараагийнх нь дэлхийн нийт хэдэн цагийн бүстэй вэ гэсэн байна. Цаг явсан. Дэлхийн юу? Дэлхийн Дэлхийн нийт хэдэн цагийн бүстэй вэ? гоё асуулт. 12 24 тий. Мэдгүй. Аль нэг нь Цаг тассан. 3. 24 баха. 24. тэгэлгүй яах вэ? Заас мохоо эргэлзэж шүү. Дэлхий чинь бид нар чинь хоног 24 цагт дэлхий дээр. Зя дараагийн асуулт ийм асуулт байна. Рубикийн шоу хэдэн өнгөнөөс бүрддгийм боллоо гэсэн байна. Цаг явсан. Рубикийн шоу ч нэ штэ тий. Рубикийн шоу ч. Ялтын асуулт. 50 бодно шүү. Байж байгаа. Сандарц. Хүний баярлж байгааг. 3. 2. 6. Баяргүй. Яа, би бүр ингэж. За бүгд сандарсан. Хүүхүсгэр батарч Харин би бүр яг ингэ ихнээс дөнгөө тоолоо явчихгүй дээ бүр айлаа. Зүгээр талаар нь бодоосоо гэж. За ялагчаар тодорч байна. Баярлалаа. За нэр нь юм бэлээ? Тамира. Тамира гэжтэй. За манай дөрөвдөгч ялагчаар тодорлоо. Оролцогч уран бүтээлч нэр шүү. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Тасалчлаа уучлаарай. За би дэмжин ажиллагчаа гээл танилцуулах хэрэгтэй боллоо. Манай нэвтрүүлгийг 2 4 7 итгэмээргүй цэмцгэр сүрчиг мэд Old Spice дэмжин ажиллаж байна. За тэгэхээр эрчүүдийн бие арчилгааны Old Spice брендийн хөлсний үнэр дарагч дезодорант биеийн шингэн савн бүхэл өдрийн турш үнрээ байрж танд цэвэр цэмцгэр байдлыг төрүүлнэ. Төрлөө нэмсэнтэй холбогдуулан 5 сарын 22-ноос 6 сарын 4-ний хүртэл Номин E-Mart Care for зэрэг томоохон сүлжээ дэлгүүрээр нэгийг авбал нэг үнгүй урамшил зарласан байгаа юм байна. Та амжиж аваарай. Old Spice дэмжин ажиллаа. Баярлалаа. За баярлаа. За дараагийн сонсогчоо бүгдээ авцгаана. 80 33 гинэ. Байна уу? Өглөөний минь. Өглөөний минь дөргийн их мэн үү. Өглөөний минь. Яаж байна? Унахаар орж ирж байна. Унахаар орж ирлээ. За. Тэгвэл унгаах асуулт тавина. Тэгвэл унгаана. За ийм асуултаа нэрхнэ. Стандарт волейбол нэг багт хэдэн тоглогч байдаг вэ гэсэн байна. Цаг явсан. За волейбол мэддэг хүн л хариулах юм. Стандарт волейбол чинь одоо Нэг багт 1 2 3 4 стандарт волейбол хүний тоо юу? тий, нэг багт байдаг хүний тоо. Од нөгөө нэг юу байдаг шүү дээ. Тэгэхээр 6 юм шүү. 6 байдаг юм байна. Нэг тоглож холбогч. Тэгэлгүй яах вэ? 6 байдаг юм байна. За ирхмээ дараагийн асуулт зүүн бэлгийн асуулт харлаа. За би одоо энэ чи зоос. За зүүн бэлгээ нээхээс. Зүүн бэлгээ нэ. Зоос шидэд тавилаа. За би энэ чи харууллаа. Сүлдүү тоо юу? За одоо юу? За 3. За сүлд штэ. Сүлд гэсэн. Зүүн бэлгтэй байна шүү. За унсангүй. За зүүн бэлэг байна уу? За одоо маш хэцүү асуулт. Энэ дундаас байгаа хамгийн хэцүү асуулт гарлаа шүү ирхмээ. Гэхдээ хүүхдүүдээ бол та их давуу талтай болох юм байна. За анхааралтай сонсоорой. Ялтын асуулт. Балерина капучино, бомбардило крокодило, түн сахуур зэргийг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. 3 хувилбар байна. Мимүүд юм байна. За эднүсийг brain rot гэж нэрлэдэг юм байна. Эможинууд юм байна. Цаг явсан. Энэ ямар амар асуулт вэ? Brain rot тэгээ эможи мим үү? Тийм, 3 хувилбар байна. 3 хувилбартай. За тэгвэл юу яа дөө? Зүүн бэлгээ нээлээ шууд 3 Brain rot. Яа, ялгч чадаад байна. За энэ ч одоо ерөөсөө энэ хүл хонхот орж ирсэн шүү. Яага ялч ба. Даам юм бэ. Даам юм бэ. За баярлалаа. За өдрийг сайн өнгөрөөлөө баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.
За эднээс ч одоо хүүхдүүдийн сонсоод байдаг одоо янз янзын одоо брейнер одоо гэдэг юм билээ. Гүвэ нөө. Хүүхдтэй хүмүүс их даваад талтай юм билээ. Би ч одоо мэдгүй тэгэл ингээ хажууд түн захвар гэхээр. А энийг юу гэж нэрлэдэг вэ? Хүүхдүүдээс асуулаа ш. 80 92 байна уу? Байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За энд холбогдсон бай. Мөнхөд болцсон. Мөнхөө. За өглөөний мэнд мөнхөө. Яг одоогоор хоорондоо гал нэгээд байгаа цөмийн бөмбөгтэй улсууд ямар улсууд вэ гэсэн мэн. Хоорондоо дайсан надад. Пакистан энэтхэгөө. Пакистан энэтхэг юм байна. Тэгэлгүй яах вэ? Ихний асуулт. Дараагийн асуулт нэг нь дуу сонсно. Ямар хамтлаг вэ гэдгийг таах нь. Ойлгомжтой бай тээ. За. Зэ бүгдээ хамтдаа сонсноо. За 5 жилийн өмнө хийд болж исэн дуу байна. Энэ ямар хамтлагийн дуу вэ? Баг 5 жил өнгөрчихв үү? Ямар Юу хамтлаг? вэ? Цаг явж байна. За ерөн цаг дуусах гэж байгаа. Мандибо шүү. Вандибо биш юм байна. Яа, Вандибо гэдэг хамтлаг юм байна. Өсөө Вандибогийг арай өөр хийсэн үү? Вандибо гэнэ. Вандибо муу юм байна тэгэлгүй яах вэ? За, ялтын асуулт. Зүм бэлгийн Зүм бэлгийн асуулт харсан. За манай өнөөдөр 3 дахь ч зүм бэлэг. За шууд зүм бэлэгтэй бол ялагч болох нь байна. За би энэ чи зоос шидсэн, гар дээр буулгасан, камерлаа харуулсан 3 тоглохын дотор хэлнэ. Тооёос үлдүү. 3 2 Йоо, манай орцогч бүх зүм бэлэгтэй юм биш. Йоо, ялагчаар тодорч байна. 3 асуулт 3 хүсчихсэн хариулчлаа та. Аа. Нийлх юм бэлээ. Дахиад л дээр би өстө яг төмрөө гэсэн. Мөнхөө. За. За манай 6 дахь ялагчаар тодорч байна мөнхөө. За та сонсож байгаа бэлгийн эзэн болох боломжтой шүү. За манайхан ч ерөөсө 3 зүм бэлгийн асуулт оруулж ирсэн ш. Гуруулаа хариулж байна. Яаж хариулаад байна? Ямар сони юм бэ? Гэтэ ер нь нэг юм азтай хоттой хүмүүс идэг тий. 9952 зүрс холбогдож байгаа нь угаасаа л хацтай илэрхийлээд байна шүү. Өглөөний мэнд заяа нөө. Өглөөний мэнд заяа. За заяа. 9 өрөлгөөс 3-ыг нэрлэл гэсэн байна. 10 секунд дотор цаг явсан. Дэлэм борхуул мухлаа боорч. Бүгдийг нэрлэлээ. Одоо болно. 9-ийг нэрлээ. Янз юм бэ. Яа. Мэдлэг гэж бүр амар юм билээ. За дараагийн асуулт ийм асуулт байна. Японоор үүнийг өндгөн цаг гэж нэрлэдэг юм байна. За 1997 онд худалдаанд гарч ирсэн халаас нь тижээдэг энэ амьтныг юу гэдэг вэ? Цаг явсан. Тамагочи. Яа. За ялтай асуулт нэгэн дуу сонсно. Хин дуулж байгаа вэ гэдгийг таах нь байна. Сонсгоо. За хамтдаа сонсгоё. Уранда. Тэгүүлч ёстой уранда. Одоо харин та нарын өмнө монголчин локардивэ. Киктаптай тэртик балкас кикпикстэй тэртгүй. Кимл кикпиксмэ. Дэрвэн ястик килтгүй. Ийм нэг пароди маягийн дуу байна. Энэ хин дуу юм уу нэг ч одоо оркуулын дуу. Оркуулын дуу яадаг ч татарч байна. За 7 дахь ялагч доллоо. Баяр үргээ. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За. Нөгөө ажлын зар оруулсан шүү дээ тий. Тэгсэн чинь заяа би анкет өгч үзмээр байна гэд. Тэгээ над руу сонирхуулаа CV-г явуулсан байхгүй юу? Би зөв CV-г нь хараад айсан. Амар юм бил. Тэгээд аргагүй манай нэвтрүүлэгт орж ирж баян ялаад байдаг нь аргагүй мэн өө л гэж бодсон шүү. Инкер чи би бас яагаад шүү дээ. Бити ороос гэж яах вэ? Ороос гэж бодсон шүү дээ. Мэдээж хэрэг 80 70 байна уу? Өглөөний минь. За энэ чинь асуулчлаа. Байна уу? Өглөөний минь дээ. За мөнх шаргал. Сайхан амарсан уу? Сайхан. Ийм асуултан дээр орж ирлээ. Монгол улсын туган дээр байдаг соён бонд тэгш өнцөх дүрс хэд байдаг вэ гэсэн байна. Та хэлэн цаг явсан. Дөрүүлээд юм байна. Яа мэддэг хүмүүс харж байгаа ч юм ингээд нүдэн анжихад тоолч уу? Төсөөлж байгаа. Энэ хоолноос хоёр талын байгаа гэдэг шүү. Багантай. Уралдангуудын тийм хоёр тал нэг байна. Хоёр. Тийм хөндлөн хоёр байдаг. За ингээд нийлээд 4 тэгш өнцгтэй юм байна. Бусдыг бодохоор уралданг өөр гэхэд байна. Дараагийнх бас хэцүү асуулт байна.
Монгол улсад хэдэн удаа ерөнхийлөгчийн сонгуул болж байсан бэ гэсэн байна. Тоо хэлэн цаг явсан. Тоол. Наад одоо толгойд орохгүй шүү дээ. Тоолооч. Эхнээс нь урд нь тоолох цаг алга. 92, 96, 2004, 8, Цаг дуссан 3. 2. Таныг 10-аад удаа юм гэдэггүй. Залхуурцаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. Оолгоцсон баярлаа. За. Ялч маань байнга орцогч хүүж яргал ялчгүй ялдаг тэгээд өнөө сая залхуурчих шиг боллоо. За дараагийн Филмчдэрэ ботчихгүй дөө манайхан. Хэд удаа 80 байна уу? Өө нэг байна уу? Өглөөний минь тун алзан. Өглөөний мэндэ хүн алц. За хүн алц. Монгол улсад хэдэн удаа ерөнхийлөгчийн сонгуул болж байсан бэ гэсэн байна. Цаг явсан. За монголчин хэдэн хэлэхтэй байсан мөлий. Харин тэргээ тэгээ бодно. 2 3 4 5 6 7 3. Нөө нэг саналын тэмцээн дахиж болсон юм уу? Тэрийг тооцохгүй. Тэрийг нэг сонгуулаар тооцсон. 2 8 юм шүү. 8 юм байна. Яг зөв. Баяр үргээ. 8 удаа ерөнхийлөгчийн сонгуул болж ижээ. Дараагийн асуулт. Хүзэрт нэг хөнгө хэдэн модтой вэ гэсэн байна. Цаг явсан. Нэг хөнгө. За. Тамаг 1 2 тамаг 2 3 4 5 6 7 8 3. 10 13 юм шиг. 13. 13 бодын покер тоглолтгүй Зүгээр 52. Тоглолтгүй юм байна л да. За, ялтын асуулт. За нэгэн дуу сонсон, хамтлагийн нэрийг нь хэлэх нь байна. Ойлгомжтой тий. За бүгд хамтаа бас жоохон эртний маягийн дуу байна. Сонсцгоо. Мен хамахад би өөрөө шумахад ангас үнхи амахад чацамахад машиныг мэлацгийн хүнийг би Заацсан. заацсан Зургийн зураа жаацсан. Наач өмнө жил юунд тоглолтын дээр тоглолт юм байна. Тэцгийн тоглолтын дээр яваад ирсэн. Тэгэхээр чи хамтлаг нь юу илээ? За тэгэлгүй байх уу? Цаг явсан. Дүүэн, зантай дүүэн. Банкош. Ванкуиш! Ороод ирсэн. Тэгэлгүй байх уу? За энэхүү хүн алсан байна. Ялагчаар тодорч байна. Баярлалаа өдөр сайхан өнгөрөөрэй. За баярлалаа. За. Нэг сонсогч авчаад бүгдээрээ хамтран ажиллагч руугаа орно. Манай эфирийн үз 77 77 38 83 77 77 88 30. За энэ үсээр холбогдож орж ирээд асуултанд хариулаад ялагчлаараа. За өнөөдөр одоогийн байдлаараас олон ялагчд болоод 8 ялагчд болчихж байгаа юм байна шүү дээ. Инхүү 99 тэг 3 байна уу? Байна уу? Байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Аагийн. Ааги. За. Ааги. Ийм асуулт байна. Хайку гэж шүлийн төрөл гэдэг юм байна. Хайку шүлэг хідэн мөрттэй вэ гэсэн байна. Цаг явсан. 3. Тэгэлгүй яах вэ? Дараагийн асуулт. Японы уламжлалт будааны дарсыг юу гэдэг вэ? Цаг явсан. Саке. Вау. За, дараагийн асуулт үл юм байна. Ядам хуруу долоор хуруунаас урт байх нь илүү иршүүд байдлыг илтгэнэ гэсэн байна. Үнэн худал. За, шинжлэх ухааны тухай юм ярьж байгаа. Үнэн худал. Цаг явсан. Одоо миний хувьд юм байх тэгэхээр тийм байх. Ядам хуруу долоороос урт байх нь иршүүд байдлыг илтгэнэ гэж байгаа. Үнэн үү худлаа? Тийм. Үнэн л гээ да. Үнэн шинжлэх ухааны үндэстэй юм байна. Үнэн. За энэ гэхдээ төрөхөөр ихний хөвлөд байхдаа тестостерон их ялгарсан бол ядам хуруу нь урт байдаг. Бүр энэ зөвлөлийн бүр нийтлэлүүд эрдэм шинжилгээний бүр тустай бүр судалгааны судалбар юм байлаа. За 2002 онд хийгдсэн Манингийн судалгаа, 2011 онд хийгдсэн Жензи гэдэг эрдэмтдийн судалгаа болж байсан. Ялагчаар тодорч нэрээ дахиж хэлээрэй. За баярлалаа. Ааги гэсэн. За ингээ 9 дэх ялагч боллоо. Баярлалаа. Яагаад өөрийгөө юм байдгийг ойлголоо. Би бол иршүүд юм байна. Гэхдээ одоогийн байгаа нь иршүүд үгүйтэй бас хамаагүй. Гэхдээ ялчгүй ихийн хөвлөд байхад бол хэрвээ тестостерон их ялгарч исэн бол ядам хуруу 7-оос уртэж тарддаг юм байна. Маш сонирхолтой. Хамтран ажиллагчаа танилцуулъя. За манай нэвтрүүлэгтээ дэлхийд танигдсан тэргүүн чанар хямд үн та аврагуудын багт нэгдээр өрөө те Maxis дугуй хамтран ажиллаж байна. За 2025 оны Maxis брэндийн шинэ дугуйнууд бууж байна. Тэгэхээр Maxis брэнд нь уралдааны, зуны, өвлийн дугуйнуудыг зардаг байгаа. Бүх төрлийн зуны дугуйн дээрээ нэг хэмжээс дээрлэхэд 20-оос 3 төрлийн өөр хээтэй, өөр загварын дугуй тань санал болгож байгаа юм лээ. За тэгэхээр Suzuki Jimny болон Toyota RAV4 хэрэглэгчдэд зориулан Razer AT 781 гэх шинэ төрлийн загварын дугуй бууж байгаа юм байна. За манайхаа
Гоё дугуй гоё штэ гэл. Энэ дугуун засмал зам дээр илэгдэл баг. За нэгдүгээр хоёрдугаар энэ чинь дугуй ямар байхаас хамаараа дуу чимээ их гаргана багасгана гэж тийм дуу чимээ баг гаргадаг дугуй юм байна. За тэгээд илэгдэл баг дуу чимээ баг хэрэглээний насжилт өндөртэй машины явдал зөөлрүүлдэг бартаа замын үзүүл цайтай. За нарийн хийцлэлтэй юм минимал хийдэг дугуй бол Razer AT781 юм байна. Яг одоо буугаад байна. За тэгэхээр манай лайв нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс эсвэл радио сонсож байгаа хүмүүст хандаж хэлэхэд манай радиог сонсож байгаа хүмүүст Maxis дугуй 5% хямдрал үзүүлнэ гинэ. За гэхдээ энийг яаж үзүүлэх юм гэхээр та очихдоо би MJL радио сонссон юм аа эсвэл үзсэн юм аа гэж хэлээд нэг купоны код хэлнэ. За энэ нь бол 258 830 531 техник гэсэн юм код байна. Тэгээд манай лайвыг үзэж байгаа хүмүүс бол яг энэ нэвтрүүлгийг скриншот хийгээд авчихд болно. Яагаад гэхээр энэ нөгөө нэвтрүүлгийн доор ингээ баннер гарч байгаа. Тэр баннерын хажуу талд купон код байж байгаа шүү. Тэгэхээр нэг дугуун дээр 5% гэдэг чи 4 дугуй нийлээд айгүй айтайхан хөрөх хэмнэлт олчихно да. Тэгэлгүй яах вэ? За тэгэхээр Maxis дугуй хаанаас авах юм бэ гэж асууж байгаа бол эхлээд Maxis Mongolia гэдэг Facebook пэйжийг олж аваад лайк дарах хэрэгтэй. За тэгээд мэдээж хэрэг гэрэл борлуулагч нарын хэлээд үгүй Suzuki агуулгах гэж байгаа юм байна. Номин моторс яармагт байдаг, номин моторс яармагт байдаг, Омерта яармагт байдаг, Мөнх хадаа. За Эрдэнэт аймгийн төвд 4 үржигэн 4 засварын төвд байгаа. Баян Хонгор аймгийн төвд богд засварын төвд байгаа топ моторс хөдөлталж байгаа. За топ моторс нь 10 дугаар хороол E-Mart-ийн зүүн талд мөн гэрэж 9% хүмүүс борлуулж байгаа шүү. Тэгэхээр та утасны дугаараар ярих хэрэгтэй. 99-6 95-6 55-33 95-6 55-33. За манай нэвтрүүлэгтээ дэлхийд танигдсан тэргуун чанар хямд үн аврагуудын багт нэгдээр уриатагаар Maxis дугуй хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За та мэдхүүн нэвтрүүлэг үргэлж байна. Дараагийн сонсогчоо бүгд авцгаана. Одоогийн байдлаар 9 ялагчтай болоод байна. 80 95 11 байна уу? Өглөөний минь хүлэрт. Өглөөний минь дээ. За хүлэрт ийм асуултан дээр орж ирлээ. Excel-ийн босоо тэнхлэхийн дагуу тоо байдаг уу, өсөг байдаг уу гэсэн байна. Цаг явсан. Босоо тэнхлэхийн дагуу. Машин биш XY тэнхлэг биш үү? Тийм Excel гэдэг програм байдаг. За энэ Excel програм дээр бахан нүднүүдтэй л ажилладаг шүү дээ Excel чинь. Босоо тэнхлэхийн дагуу тоо байдаг уу, өсөг байдаг уу гэсэн 3. Гэ тоо. Өсөг юу? Өсөг биш юм байна. Тоо байдаг юм байна. Босоо тэнхлэг сандарчлаа. Өдрөөс Microsoft Excel гэж заа. Зарим хүмүүсийн хувьд баг нөө төрдөг гэдэг шиг амьдрдаг газар нэг Excel шүү дээ. Excel дээр маш олон ажлаа амжилтдаг хүмүүс байдаг. За тэднээс бол батны мэдж байгаа хаа 8861 байна уу? Өглөөний мэндэ мөнхөд ах. Яа, за нэлийн хэцүү байв. За ийм асуулт байна. Анааш хүн хоёрын хүзүүний ясны тоо яг адилхан тоотой гэсэн байна. Энэ үнэн үү худлаа? Цаг явсан. Анааш хүн хоёр. Айдхан биш аа. Үгүй анааш ногтолгүй. Харамсалтай байна. За анааш хүн яг адилхан 7 ястай тийм ээ хүзүүндээ. Нуглам ярьж байгаа. За тэгэхээр анааш бол бас яг адилхан хүнтэй адилхан тоотой байна. За холбогдсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За би ч н одоо анааштай яг адилхан тооны ястай нэг үзүүтэй юм билээ шүү. Хэдий богино ч гэсэн. 9913 байна уу? Байна. Өглөөний мэнд Батэрт байна. Өглөөний мэндэ Батэрт ах. За. Ийм асуултан дээр явж байна. 1997 онд 2 сар нь хэдэн хоногтой байсан юм болоо? Цаг явсан. 97 оны 2 сар хэдэн хоногтой байсан бэ? 2 сар 28 оноо. Хэдэ? 28 2 2 Хэдэ? 29 өндөрж байгаагүй юм байна. За 1997 оны 2 сар 28 хоногтойсэн юм байна шүү мөрхөө. 96 он бол өндөр жилээс юм байна. Холбогдсон баярлаа. За толгой нэр 97 он гэдээ бодохоор тэр жил юу байсан юм болоо гэж хамгаардчихж бас магадгүй. За жоохон толгой эргүүлэх маягийн асуулт байлаа тэгээд 24 он чинь өндөр жил байсан шүү дээ. Тийм өчигдөр нодон жил чинь одоо 4 жилийн зайтаагаар өндөр жил. Тэгэхээр сандгаа болохоор энэ 28 хоног юу угаасаа нөгөө юу болдог олимп болдог жилүүд төр өндөр жил байдаг. 9967 байна уу? Өглөөний Өглөөний мэндэ жижиг хүн. За
Өглөөний мэндийг нь би одоо сонсож байна. Өглөө уулсан шүү дээ. Аа. За хүн алз өчигдөр Ичимхийдэд яат. Ичимхийдэд байсан гинэ. Хөрхөөгөө. За уржигдэр иржсэн асуултыг дахиж асууж байна. Хит гэж юу юм бэ? Бид яахын тулд хит загтдаг вэ? Цаг явсан. Гал гаргах. За гэрийн даалгавраа хийсэн байна. Баяр хүргэе. За хүн алзаа. Ямар ч хамаагүй 3 аймгийн төвийг нэрлэдэ. Цаг явсан. Өмнө гол Аймгийн төвийн. Төв нь. Аймгийн биш. Жижигчлэг. За. 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 Сухбатар. Тэгээд 3 Зумбат. Ээжтэйгээ хамт хариулж байна. За яг хүүхдүүд өөрсдөө өгнөөс хариулвал зүгээр. Ямар ч гэсэн манай өнөөдрийн оролцогч 10 дахь ялагч болж байна. Жижиг хүн аз баяр хүргэе. 2 асуулт асуусан байх үү сая? Хит гэж юу вэ? Одоо 3 дахь нь тий? Одоо 3 дахь юм биш үү? Өө за. За ийм байна. Ямар улс дэлхийд газар нутгаараа 2-т ордог вэ гэсэн байна? Цаг явсан. Ямар улс дэлхийд газар нутгийн хэмжээгээр 2-т ордог вэ? Америк. Биш юм байна. За биш юм байна. Холбогдсон байрлаа. Австрали. Австрали биш юм байна. Өдрөө сайхан хүрүүлээрээ. За холбогдсон байрлаа. Наа. Харин тий. За энэ хүрээд манай өнөөдрийн тайм мэдхүн нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Бид нар чинь бас шалгаруулах ажилтай. За тийм учраас бүгдээ шалгаруулнаа. Би бүгднгийнх нь нэрийг энд оруулаад ирсэн байна. Манай найруулагч одоо өгөх байх. За би энэ чинь Динза, Очроо, Бэлгүүн, Тамира, Эрхмээ, Мөнхөө, Заяа, Хүн аз, Аги гэсэн ялагчтай жигсаасан байна. Эдгээрээс санамсаргүй аргаар нэг ялагчийг тодруулнаа. За манай найруулагч одоо дүрс өгөх болов яах вэ? Өгцөн байх гэж найдаад би ихлүүллээ. 3 2 1 за гүйтгсэн. За гүйлгээд хин ялагч болж Тамира гинэ. Вау. За Тамира та ялагчаар өнөөдрийн ялагч бэлгийн эзнэр тодорч байна. Бэлгийн эзэн та бомбаригаас бэлэгтэй. Ямар бэлэг вэ? Зэгэ? Чихрийн бэлэг байгаа бомбари. За бомбар бол гайхамшигтай амтаа чихэр. Тэгэхээр маш гоё олон төрлийн арааны шил асар боломжтой байгаа. Бөөн чихэртэй болох нь баяр хүргэе Тамира та. За бусад ялагчтай ч гэсэн баяр хүргэе. Динза Очроо, Бэлгүүн, Тамира, Эрхмээ, Мөнхөө, Заяа, Хүн ал Зааги гэсэн өнөөдрийн ялагчтай баяр хүргэе. Сонсогчтой үргэлжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 9 цаг 10 минутаас манай эфир хөгжим Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Өнөөдрийн манай та мэдхүн нэвтрүүлэгтээ таны санхүүгийн ухаалаг сонголт өрөөтэй Номын Unity банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллаа. За мөн дэлхийд танигдсан тэргүүн чанар Хямдун аваргуудын багт нэгдэр өрөөтэй Максис дуу хамтран ажиллаа. Баярлалаа цэгийн. Баярлалаа гүнэ.